Нүүдэлчид гэдэг хязгааргүй удам тал нутагта хэдэн мянганы турш адуу малаа адгуулan амьдрахдаа дахин давтагдшгүй соёлыг буй болгон өнөөг хүрсэн хүмүүс. Тэд өөрсдийн мэдлэг уламжлал, соёл түүхээ уламжлуулан үлдээхэд дан ганц амаар уламжлуулан үлдээх нь хангалтгүй байлаа. Магадгүй энэ учраас зөвхөн Монгол нутаг дээр төдийгүй дэлхийд даяар бичиг үсэг үүсэх шалтгаан нөхцөл болсон нь гарцаагүй. Брахми бичиг 2019 оны 9-р сарын 25 150 см өндөртэй 40 см өргөнтэй 11 мөр эртний брахми бичээс бүхий хөшөөг Монгол улсын засгийн газар тогтоол гаргаж түүх соёлын хосгүй үнэт дурсгал зүйлийн жагсаалтанд багтаан төрийн ордондоо нэн хүндэтгэлтэйгээр заллаа. Монголчууд бидний оршин байх үндэс болсон их хэл соёлынхоо амин сүнс дархлааг өнөөдрийн арга хэмжээ улам бэхжүүлж байгаа гэдэгт Монгол Улсын ерөнхий сайд миний бие итгэлд өгс байна. Хүүс толгоон бичээс Монгол хэл бичгийн түүхэн баримт хосгүй үнэт дурсгал мөн болохыг судлан тогтоосон эрдэмтэд судлаачид болон төр захиргааны байгууллагын хүмүүстээ Монгол Улсын засгийн газрын нэрийн өмнөөс улам хувьсаа чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Эртний энэтхэгийн брахма бичээстэй чулуу ийхүү тахигдахын учрыг тайлцгаая. Ер нь бол бид нар төр тус гэж байгаа тохиолдолд өөрснийхөө бичиг соёлын үеийг бол судлах зайлшгүй шаардлагатай. Өөрснийхөө монгол хэлний түүхийг судлаа, монгол хэлээ илүү сайн мэдээ. Ер нь өөрийнхөө түүх соёлыг илүү таних гэх юм бол эртний үсэг бичгийн дурсгалуудыг бид нар судлаж, таних мэдэх ёстой. Монгол улсад байгаа эртний 20 гаруй зүйлийн үсэг бичгийн дурсгалууд байна. Тэдгээр дурсгалуудыг манай залуучууд судлаж уншаад тэгээд өөрийнхөө хэл соёлдоо өөрийнхөө тухайн үеийн түүх соёлтой харьцуулан судлаад ингээд гаргаад ирэх юм бол манай Монгол улс нэн эртнээс 96 нэгэнтэй хэлсэг байдаг интернационалч байв шүү гэдэг шиг дэлхийн олон улс орондоо үеийн үед харилцаатай ирсэн дэлхийн соёлоос, дэлхийн бичиг үсгийн соёлоос хизээч ангид байгаагүй тэдгэр бичиг үсгийг шин үсэг бичиг дурсгал үсэг бичиг гаргуу тэр арга үсэг бичиг болгоныг хэрэглэж үзэж чаддаг байсныг бол баталгаа нь үсэг бичгийн дурсгалыг илэрч байгаа юм л да. Булган аймгийн Могд сумын нутаг Хүйс толгой баруун зүүн өмнө талаараа уулсаар хүрээлэгдсэн хөндөй хүйс болон орших энэ толгойг нутгийнхан Хүйс толгой хэмээн нэрлэж иржээ. Одоогоос 54 жилийн тэртээ эндээс үл мэдэгдэх бичээс бүхий чулуу олдсон талаар мэдээлжээ. Хүйс толгой гэдэг нь манай сумын 3 дугаар Баянгол багт голын ихэнд байрлах энэ толгойг Хүйс толгой гэж нэрлэдэг. Хажуудалдаа тойроод бидний нэршлэр нэг хэрэгсүр байж байгаа юм толгойг Хүйс толгой гэж нэрлэдэг юм. Хоёр чулуун бичээсийг энэ Хүйс толгойгоос олдсон гэж манай сумын тухайн үед амьдарч ирсэн байгаа ахмад буурлууд маань ярилцаж хоорондоо хөөрөлддөг. Тухайн үед 1967 оны Богдлаган аймгийн Могод сумын нутагт ажилласан хэрэн жилгээнийх нь бичгтээ 2 хөшөө байсан тухай мэдээ сонссон байдаг. За тэр үед бол дээд цэнд гэдэг хүн бол ахлаж явсан. Тэр хүн бол бичгийн өдөр үзээд энэ бол яхаарахгүй бичээс мөн байна гэсэн тийм таних. За тэрнээс улмаар 1967 оны шинжлэх ухааны амьдрал сэтгүүлийн номер 4-т бол инженер бичээс олдсон тухай жижигхэн мэдээлэл нэгдүүлсэн байдаг. Тухайн мэдээлэлдээ өгч хэлсэн байдаг хөлтөд зэрэг Булган аймгийн Могод сумын нутаг Хүйс толгой гэдэг газар байна. За тэрний уулаараа дээрс нэг 2 гэрэлт хөшөө байсныг бид олж үзлээ. Тэр 2 гэрэлт хөшөө нь бол бүгдээрээ бичээстэй байна. Бичээс нь бол энтэх төрлийн энтэх брахми төрлийн бичиг байгаа болов уу гэж үзмээр байна гэсэн ерөнхий санаа тэмдэглэсэн байдаг. 1972 онд энэ мэдээний мөрөөр эрдэмтэн Шинхүү очин наривчлан судалжээ. Тэр хүн бол тэр үед та бүхний мэдэх Таритын гэрэлт хөшөөний бичээс уншсан, Харуулга 2 дугаар гэрэлт хөшөөний бичээс уншсан, ялангуяа төрийн өргөн бичгийн дурсгалаар хайлан мэргэжсэн мөржилтэн байсан учраас тэр хүнийг илгээсэн. За тэр хүн очиж үзээд энэ бол яхаарахгүй бичгийн дурсгал мөн байна. Баттай байна гэд 1972 оны 8 дугаар сарын орчин за тэр хөшөөдийг Улаанбаатар хотод авчирч тухайлан судлаж эхэлсэн гэж ингэж үздэг. За тэрээр бол бас шинжилгээ агентлагийн түүн хүрээлийн эрдэм шилгээний сэтгүүл за шинээр бичээс олдлаа гэдэг нэг өгүүлэгдсэн. Тэр бичээс шинээр бичээс олдлаа гэдэг өгүүлэлтэд уг хөшөөний бичээсийн
өндөр өргөн нам, за тэрнээс гадна хөшөөний зузаан тэргүүтнийг болоод маш нэм бичээд за хөшөөний байсан газрын ерөнхий баримжаа зургийг болоод гар зургаар үлдээж гаргасан. Чулуун хавтангийн бичээс хэдийн үеийн аль аймаг улс гүрний ямар утгатай бичээс болохыг бид энэ хэр тайлж амжаагүй боловч нилээд үг үсгийн хэлбэр төрхийг манай эрдэмтэд ажиглан брахми бичиг болов уу хэмээн тааварлж байгааг энд цохон тэмдэглэсв. Нөгөө тэгвэр 5-аас 6 дугаар зууны Монгол аймаг Жужаанаар энэтхэхтэй соёлын холбоотой байсан түүхэн баримтууд буй. Жужааны хаан тусыг толгодон брахмигийн төрлийн бичиг өгөн байна гэсэн боловч яг тухайд нарийнсан судалсан судалгаа тэр үед байгаагүй. Монгол эрдэмтдийн хулаар ирсэн энэтхэгийн эрдэмтдээс асууж үзсэн гэж хуудчууд ярьдаг. Тэр мэдээлэлд болоод ерөнхий брахми бичгийн хувьд болоод брахми бичиг юм байна. Гэхдээ яг энэнийг болоод яг урьсах боломжтой бол хязгаарлагдмал байна гэсэн юм мэдээлэл өгсөн байдаг. Эрдэмтэн шинэхүүгийн таамагласан үнэн байлаа. Олдсноос хойш 50 жилийн дараа буюу 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Германы эрдэмтэн Детер Мауэ, Францын эрдэмтэн Александр Вовин, Туркийн эрдэмтэн Мехмед Өлмес нарын судалгааны багийнхны хариу гарлаа. Энэ бол манай эртний 595-аас 604 оны хооронд Түргийн төр барьж байсан Нэри хааны үеийн Монгол хэл аялгаар брахми үсгээр бичсэн дурсгал болох нь тодорхой болсон юм. Энэ бол олон зүйлийн тайлал байлаа. За хүйс толгойн бичээсийг болоод Детер Мауэ гэдэг хүн бол нэг санскрит судлаач, тэр хүн бол брахми бичиг судлаач, тэр хүн бол анх монгол бичиг байна гэдгийг нь бол тодорхойлсон. За тэрний дараа Александр Вовин, за Францын эрдэмтэн дэргүүтээ осоод энэ яхахгүй монгол бичгийн бүтцтэй байна гэдгийг нь бол гаргаж ирснээр за энэ эдгээр судалгаанд толгуулаад Хорцбаатаргаа болоод энэ брахми бичгийн яхахгүй монгол бичгийн тусгал хэлний тусгал мөн байна гэж ингээд монгол хэлээр уншиж анхны судалгааны бүтээлүүд гарсан. Ингэснээр монголчууд болоод яхахгүй ингэртнээс болоод бичгийн тусгал тавьж гэдгийг тодорхойлсон. Энэ бичээсийг бол онгошиж гаргахтаар тулвал өөрөөр хэлбэл монгол үзэг бичиг бол өөгөө хэл бол харин 13 дугаар зуунд байсан биш ээ. Харин 13 дугаар зуунаас бүр 600 жилийн өмнө өөрөөр хэлбэл одоо монгол хэл бол нэгэнтээ бол он толын 7 дугаар зууны эхний үеэсээр бол тухайн үеийн алтай нутаг энэ одоо нүүдэлч нь Ази Европын одоо нэг нүүдэлч нутгууд Монгол хэл өргөн дэлгэрэнгүй хэрэглэгдэж ясан нь мэдэгдэж байх юм аа. Иймээс энэ хөшөөгийг онгошч тайлах нь бол манай Монголын соёл түүхийн тул маш их чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа юм аа. Ялангуяа төрөгчүүдийн болон монголчуудын өвөг хэлний асуудалд бол холбогдох маш их чухал асуудал гарна. Өнгөрсөн дулуу хүмүүс бол жинтэй хэлдэг төрөх хэлээс бол монгол хэлээ үүслээ эсвэл олон хөвгүүдмөр төрөх хэлээ минь үзэж байгаагаар бол тийм биш аа. Тухайн үед бол төрөх хэл монгол хэл бол хамтаран хэрэглэгдэж байсан. Одоо нийт олон нүүдэлчнүүд хамтын хэрэглэж байсан хэрэглэгээ бичих гэж бодд юм аа. Хүйс толгойн 1-р хөшөөний бичээсийн гол утга санааг эрдэмтэн Хорцбаатрын тайлснаар сонирхуулъя. Бид нар хаан дэгний сүнснээс нэгэн бодисатвагийн шиг шин хаан төрөх ба бод хааны уг угсааг ухаан санаж хэри Анакая, Бидин, Жаха, Боди, Бигийн нар нийгмийн 7 гишүүд хуран цуглаж хөгдүү санал нэгдэв. Бид жолоо нар хар най товор нартаа бөхдөг гэр цэцэр майхнаа босгон тахилга хийв. Нэри хааны хатад дүүнар Нэри хаан ба Түрк хааны учирт ихсийн тайлга өргөв. Бичээс бол ерөнхийдөө 3 агуулгатай юм харагдаад байгаа. За эхний хэсэгт бол өмнөх төрийн одоо ялсан хаан одоо ялагдсан хааныгаа оршуулж байгаа үйл явдал болж байгаа юм байна. За тэрний дараагаар бол тухайн овг аймагуудыг бүгдийг нь цуглуулад одоо цаашдаа одоо үнж одоо дагахыг яасан тийм тангаргийн за тэгээд нэрхүү үйл явдлууд бол гараад байна. Монгол улсын ерөнхийлөгчийн дэргэдэх хэлний бодлогын үндэсний зөвлөлийн санаачилгаар шинжлэх ухааны академийн болон Монгол улсын их сургууль, шинжлэх ухааны их сургуулийн археологч, судлаачид, Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн уран бүтээлчдийн хамтарсан баг чулуу анх олдсон хүйс толгойг зорилоо. Бидний асар том чулуун хэрэгсүүр түүний хажууханд цаг үеийн тодорхойгүй тахилын байгууламж, оршуулга гэмээр зүйл угтлаа. Эндээс л алдарт хүйс толгойн бичээсийг олсон гэдэг.
Монгол улсын нутаг дэвсгэрээс нийт 20 орчим нэр төрлийн бичиг өв дурсгал илэн олдсон байдаг. Эдгээр бичиг үсгийн дурсгалуудаас он цагийн хувьд хамгийн эртнийх нь Хүүс толгойн бичээс юм аа. Хүүс толгойн бичээс нь Булган аймгийн Могод сумын нутаг Баянгийн ам гэдэг газраас олдсон гэдгийг тухайн үед судалгаа шинжилгээний ажил хийж ирсэн эрдэмтэд цохон тэмдэглэсэн байдаг. Уг шижмийн дагуу хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс судалгааны баг илгээж эрдэмтэд уг бичиг үсгийн дурсгал олдсон газар ажиллаад ирсэн. Алганы хонхор шиг хонхор дээрх тов байсан ганц толгой байгаа юм. Яалчгүй байрлал тогтцоор нь Хүүс толгой гэхээс харахгүй юм байна. Энэ бол онцгой сайхан содон толгой байна. Энэ толгойн өвөр дээр нь буюу баруун уртал дээр нь энэ эртний томоохон чулуун байгууламж байна. Энэ бол хэрэгсүүр хүрэл зэвсгийн үеийн хэрэгсүүр шиг харагдах боловч яг үзэж тулаад үзэхлээр энэ маш томоохон байгууламж байна, чулуун байгууламж байна. Нутгийн ардууд хэрэгсүүр гэж нэрлэдэг байгаа энэ байгууламж маань өмнөдөө бол тэр хүрэл зэвсгийн үеийн хэрэгсүүр бас биш юм шиг байна. Хэдийгээр хэрэгсүүрийн зарим нэгэн шинжүүд байна. Тухайлбал одоо чулуун хүрээ байгаа. Гэхдээ чулуун хүрээнийх нь одоо тэр хэмжээ овор тэгээд хэрэгсүүрийн бас нэг чухал шинж болсон тэр зүүн болон урталт нь байдаг тахлын байгууламжууд байхгүй байна. Эндээс үзэх юм бол энэ бол хүрэл зэвсгийн үеийн бас биш байна. Эндээс бол ер нь бол хуучин хүмүүсийн үг ярианаас хахад бол өвлжөө хавржаанд бол чулууг нь нэлээд зөөж байсан гэж үздэг байгаа. За энэ одоо яг уртлын энэ авсан байдал за өнгө өрснөөс доошоо орж байгаа зэргээс харахад бол нэлээд сонирхолтой тусгал гэж надад харагдаж байна. Хувь хүний зүгээс энэ тусгалыг харахад бол хүрдүүгийн хэрэгсүүртэй одоо өдөө холбогдохоос илүү газрын өнгөн хөрсөндөө газар доорх одоо байгууламж бүхий тусгал байх одоо боломж нэлээд харагдаж байна. Одоо Монгол үндэсний энэ бичгийн соёлын хамгийн агуу тусгал Хүүс толгой энэ орчмыг бол зайлшгүй судлах шаардлагатай гэж бодож байна. Тэгээд ихчлээс бол судалгааны төсөл гаргаж энэ дээр ажиллах шаардлагатай байна гэж үзлээ. Энэхүү дурсгалыг ингэж наривчлан судлахын учрыг үзэгч та биднээс асууж магадгүй. Нэгдүгээрт энэ бол монголчууд бидний хэл бичгийн соёлын дурсгалыг даруй 600 жилээр урагшлуулж байгаа хэрэг. 1224 онд бичигдсэн Чингисийн чулууны бичгээс даруй 600-ны өмнө өвөг монголчууд өөрийн бичиг үсгтэй байсныг харуулах хөдлөшгүй баримт болно. Алтан хэлнүүдийн доторх 596 онд бичигдсэн Солонгос бичиг үсгтэй өрсөлдөнө. Энэ бичиг дотор бас одоо Монгол болоод нүүдэлчин монголчуудын болоод ер нь төрөгчүүд ч орхол байх л та. Тэгээд энэ эртний цэрэг улс төрийн байгууламжийн нэг тодорхой тэр долоожих систем гэдгийг бол өгүүлснээр их тодорхой. Энэ дөр долоожиж көгбөө гэдэг үг нь байж байгаа. Дашрамт хэлэхэд энэ долоо гэдэг тооны нэр бол нөгөө Алтай язгуур хэлний төрөл хэлэнд байдаггүй. Түрэг хэлнүүдэд ч байдаггүй, манж хэлэнд ч байдаггүй. Яг монгол хэлэнд байдаг тийм үг байна. Тэгээд тэр долоожиж гэдэг монгол үйл үг болгосон жишээлбэл. За жишээлбэл энд үйл үгэн дээр бол тэр баабе дагвар үйл үгийн одоо төгсгөлийн дагвар энд одоо жулаба гэдэг үг байгаа. Одоо зулав гэсэн үг. Тэгэхээр энэ бол баабе гэдэг энэ үйл үгийн хувиргал бол түрэг хэлэнд байдаггүй. За гэх мэтлэнгээр олон жишээ хэлж болно. Энэ бол энэ үхнээс үндэслээд энэ бол монгол хэл байна гэж. Тэгвэл яг өвөг монгол хэл байна гэж ингэж үзсэн. За энэ бичгийг одоо судлаад үзэхдээ зэрэг нэг сонирхолтой зүйл ажиглагдж байгаа нь юу гэхээр зэрэг тэр үеийн хэл бичигт бол түрэг монгол хэл одоо нийтлэг үгийн сан ихтэй байсан боловч энэ бичгийн хэл зүйн хувиргалууд нь дан монгол хэл бичиг монгол хэл зүйн хувиргалууд байсан. Тийм учраас энэ бол монгол хэл юм гэдэг дээр олон эрдэмтэн ямар ч зөрөөгүйгээр хүлээн зөвшөөрсөн байж байгаа. Нэгдүгээр мөрөнднийх нь одоо юу бол бити нар гэсэн одоо үгээр эхэлдэг л дээ. Нэг бити нар боди садва гэсэн үгээр эхэлдэг. Хагаан тгийн гэсэн юм мөр үгээр эхэлдэг. Ийм бичгийн агуулгыг бол уншаад тухайлбал бити гэдэг нь монгол хэлний одоо бичиг гэдэг үгийн эртний дуудлага байна. Учир нь юу гэвэл орчин цагийн монгол хэлний одоо ч аваа болвол
эртний монгол хэлэнд ихэнхдээ Т-ийг үлэгчээр И гიშгийн өмнө Т-ийг үлэгчээр хэлдэг тэр тогтцоодоо таарч байна гэсэн. Хоёрдугаарт бол олон тооны давгаар бол нар гэдэг бол монгол хэлний одоо байдаг юм тогтцоо байна. Энэ давгаар бол бусад тухайлбал одоо түрэг хэлэнд байдаг боловч нар гэж уншдаггүй. Тухайн үед бол дар, лар гэсэн ийм дуудгаар байдаг учраас энэ бол монгол хэлний одоо системтэй бол яг таарч байна гэсэн ийм нэг санаа бий. Гуравдугаар тухайн одоо мөрний одоо шин гэдэг үг бол Азийн олон хэлэнд бий. Тухайлбал одоо хятад хэлэнд ч одоо байдаг шин гэсэн утгаар. Гэхдээ бичлэг нь бол монгол хэлний одоо дуудлагатай таарч байна. Хоёрдугаарт бол энэ үгийн дуудлага бол төрөг хэлнүүдэд байдаг боловч монгол хэлний шин гэдгээс арай өөрөөр жана гэж дууддаг байна. Ийм учраас энэ дурсгал бол монгол хэлний соёлын дурсгал гэдгийг бол монгол хэлний баримт гэдгийг харуулж байна гэдгийг судлаач бүх талаар хүлээн зөвшөөрч байгаа гэж ойлгож болно. Ер нь дэлхийн техник бичиг үсгийг судлаад үзэхэд бол арми талаас зүгээс ингээд нааш ирсэн Европоос дамжиж ирсэн, торны замаар дамжиж ирсэн бичиг үс хэнийг соёл байна. Өмнө буюу Нангадаас буюу өмнө зүгийн зүүн хойд Азийн улс орнуудаас гарч ирсэн хан зүчиг гэж. Нэг нь авианы бичиг, нэг нь дүрс бичиг гэдэг ийм нэг хоёр зүйлийн бичиг үсэг байгаа байхгүй. Тэгээд энэ хоёр зүйлийн бичиг үсгийг бол монголчууд яаж нөхөр хоёулынгийн олол ердөөсөө нэг хэсэг болоод хэрэгжилж үзэж, хэрэглээ хэрэгжилж үзэж. Хэрэгжилж үзсний баталгаан жишээлбэл одоо зүүн хойд Азийн одоо хятад аралтай буюу дүрс бичгийг бол хэрэглэсний баталгаа нь бол одоо кедан гэсэн. Кеданчууд бол хятадтай ойрхон байсан учраас бол кеданы их бичгийг, бага бичгийг зохиож хэрэгжилж үзэж. Тэр нь эргээд бол яг хөвгтэй зэрэг Монголд одоо монгол хэл аялгуун төдийл таарахгүй тэрнийг нь бол авиучлахгүй учраас бол хожим олвол тэр үсгийг бол дахиад хэрэглээгүй. Нөгөө талаас яаж нөхөтэй зэрэг энэ талаас торгоны замдаа дагуудаас ирсэн ус бичгийг бол авч үзээд өөрийнхөө хэл аялгаунд нийцүүлээд өөрчлөж чадчих. Энэ бол энэ Төв Азийн өндөрлөгт оршиж байгаа Монгол гэдэг улсын ч гэдэг юм бидний өвөд эдсийн бас нэг альж талд орохгүйгээр хэд харийн биш. Хэд одоо нөгөө хөрш орны ч гэдэг юм соёл биш. Дундын соёлыг өөрснийхөө соёлыг авч үлддэг тэр чадвар шүү. Жишээлбэл манайхын хэрвээ үнэхээр тэр баруунаас ирж байгаа соёлыг авсан бол магадгүй нэг зүгт бол бурхны шишин гэлэрлээ. Дараад нь бол исламын шишин дэлгэрэх үе тэрнийг авах байсан. Дараад нь бол христийн шишин үедгээд энэ их олон шишин соёл ороод ирж хахад тэрнийг яаж нөхөр чөлөөт оруулна. Чөлөөтөө оруулсан мөртлөө өөрийнхөө тэр язгуурын угсаа соёлын зүйл дээр бол гадны зүйлийг өөрөмшүүлээд хэрэгжилж чаддаг. Тэр харийн имийг харь хэвээрэн хэрэгэлдэг. Яг өөрийн одоо болгож хэрэгжилж чаддагт л энэ агуу их соёлын үнцийг оршиж шүү хонолд. Хоёрдугаарт эртний жужаанчууд маш өндөр соёлтой байсныг илтгэх бөгөөд бурхны шашин нэвтэрч байсны томоохон баталгаа болно. Тэд брахмны бичгийг хэрэглэн өөрийн үүх түүх ном судран хэвлэж байжээ. Хүннүү гүрний шууд угсаа жужаанчууд одоогийн монгол хэлээр ярьдаг бичдэг байсны томоохон баталгаа болно. Санскрит гэдэг маань самгар гэж бид хүний ярьдаг. Энэ тийг Индо-Европ тийм эртний өвөг дээдсүүд байсан. Түүхэн соёлтой. Тэдэнтэй бид соёлын ямар түүхэн харилцаатай вэ? Бидний одоо хэлэнд хичээл бид нэр од гариг хэрэгсүүдээ 7 гарига хичээл тийм ээ сумья адья ангара багсууд гэдэг ингээд 7 гарига хүртэл төвдөөс гадна санскритаар хэлээ самгартаар хэлээд үж идэг. Монгол хэлэн чинь хичнээн ийм үгсийн санд самгарт өгнүүд байж байгаа лээ. Тэгэхээр чинь тэр гаралтай бүр эртний тэр өнөөдөр байхгүй болчихсон тэр самгардаас гаралтай тэр брахми бичиг дорн дахны ард түмнүүдэд ихэд төгсөн бий. Түүнээс гадна нүүдэлчин бидний үг дээдс түүнийг бас авч хэрглэж ийсэн нь энэ гэрч болсон тэр дурсгал байж гэн. Түүгээрч барахгүй тэр нь согд юм уу бүр тэр самгарт хэлээр биш. Бүр монгол хэлээр байна гэдэг. Тэгэхээр бид бол монгол хэлээр их бичгийн дурсгалуудаа он цагийн хувьд бол яалтчгүй Чингисийн үеийн нэг бол худам монгол бичгээс урагшлаад 600 жил болголоо гэлээ. Энэ маань цаашлаад урагшлах шин дурсгалууд олох, жужааны сүүл үеийн дурсгалууд олохыг үүсэх арга байна. 3 дугаарт эртний түрэг гүрэн байгуулагдахдаа өмнөх жужаанчуудын төр, соёл, бичиг үсгийн голомтон дээр тулгуурлаж байсны баталгаа болж байна. Манай тоолын 600-аад оны үе гэдэг маань Түргийн ихэнх үе, Түргийн хаант улсын мандажсны ихэнх үе. За юу гэхээр Түргийн хаант улс бол 550-аад оны үе дээр Нэрүүн жужаан улсыг мөхөөгөөд шинэ улсыг мандуулсан. Гэвч энэ Түргийн ихэнх үеийн хааны тухай өгүүлээд үйл явдлын тухай өгүүлээд байгаа боловч
тухайн бичиг төрөг хэлээр биш. Монгол хэлээр байгаа явдлууд үнэхээр энэ гайхалтай. Юу гэхээр жужаанчууд монгол хэлтэнгүүд байсан. Тэгэхээр төргийн ихэнтэй улсынхан төр засах уламжлал олон юмнуудаа яалчгүй жужаанаас авсан гэдэг нь мэдэгч байна. Нөгөө талаар төрийг засах, төрийн хэрэг явдлыг албан хөтлөх, төрийн хилэн дээр яалчгүй нөгөө уламжлалт Монгол байсан гэдэг нь харагдаад байгаа хэрэг. Энэ байгууламжийг малтаж шинжлээд илүү цэвэрлэгээ хийх юм бол эндээс ахаад өөр дурсгал, бичгийн дурсгалууд олдож магадгүй тамга тэмдэгтэй ч юм уу бусад дурсгалууд. Энийг илүү их байгууламжийн өргөжлүүлж их малтлах судалгаа хийх хэрэгтэй юм байна. Тэр оройд ирэх бас цэвэрлэгээ хийх ёстой юм байна. За тэгээд энэ төрлийн бичээснүүдийн бас зарим төрлүүдийн гүйцэд уншаагүй байж байгаа тэр 2 дугаар бичээснийг тэндээс түүхэн чухал мэдээллүүд бас гарахыг үүсэхгүй. Тэгэхээр бидний тэр төргийн хаант улс жужааны тухай түүх соёлын гайхалтай мундаг мэдээллүүд гарч ирэх байхаа. Бидний түүх сурвалжийн чухал мэдээ гарч ирэх байх. Монголоодоос эртний өсвөчийн тусгалуудын хамгийн гайхамшигтай нэг зүйл бол барахны үчийн тусгал гэдэг. Монгол хэлээр барахны үчээр бичсэн 2 гэрэл төшөө гэдэг. 2 дугаар төшөө нэг байж байна. За энэ гэрэл төшөө одоо бүрэн тайвсан одоо харах нь үгүй. Учир нь бол хөшөөнд ирэх бичээс он цагийн уртад нар хор бороо цас элхний нөлөөд нэлээд их хэвдэрсэн. Гэхдээ бид нар өмнө хийсэн судалгааны одоо хэрэгжүүлэхөн болох зүйл бид нарт байгаа учраас энийг бид нар цаашдаа уншна гэж бодож байгаа. За энэ дөр бол ямар ч байсан хаан гэдэг үг бол энэ тодорхой харагдаж байна. За устын нолоо байгаа дахиад төдөн судлаачид нэг талаад үзэхдээ бол тодорхойлох болов гэж бодож байна. Эрдэнэ барахны үсгээр монгол хэл дээр байгаа учраас ямар үсгийн дагуу нөхцөл ямар үгийн язгуур явж байгаа гэдгийг бол танах жоохон төвөгдөв. Тэгэхээр энийг бол судлахын тулд мэдээж хэрэг эрдэнэ монгол хэлний мэдлэг байх хэрэгтэй. За эрдэнэ монгол хэлний мэдлэг гэдгээсээ гадна тэр өсөө зүй авиа зүйн онцлогоодыг бол мэдэх хэрэгтэй. Нөгөө талаасаа барахны үчгийн махбодыг мэдэх ёстой. Тэр махбод өсөх зүйн онцлогдод тулгуурлаад нөхөө хүчээсээ дахин авирчлан судлах боломжтой гарч ирнэ л дээ. Тэгэхээр бол бид нар энэ цаашдаа бол шинжлэх ухааны үүднээс нарийчлаад за хэл зүй, үг зүй, өгүүлбэр зүй, авиа зүйн төвшөнд дагвар нөхцөлийн төвшөнд бол дахин авирчлан судлаж цаашдаа энэ монгол хэлний улам одоо тодорхойлсон судлах монгол хэлний өв монгол хэлний үгийн бүтэц галыг тодорхойлоход одоо чухал хэрэглэгдэх юм болсон гэдэг нэгэлцэхгүй байна. Эртний брахма бичгийн уул мөрийг бид холоос хайх хэрэггүй. Одоо ч Монголын лам нарын уншлага номоо хурдаг төвд үсэг түүний нэг төрөл юм. 7 дугаар зууны үед төвдчүүд брахмын үсгээс санаа авч өөрийн бичиг үсгийг зохиожээ. Магадгүй түүнээс өмнө монголчууд брахмын үсгийг өөрийн хэл аялгаунд тохируулан хэрэгжилж байсны баримт нь хүйс толгоон бичээс. Түүний гол онцлог нь үйт үсэг бөгөөд гээгүүлэгч бүрийг ихшгээр амьлуулан унших юм. Энэ хажууд байгаа энэ хүүс толгоон орой дээр бас тэр чулуун байгууламж байгаа. Тэгэхээр тэндээс бол хөшөө удаан олдсон тухай манай ахмад жинхүүгээ дурдсан байна. Гэтэ миний бодлоор баг энэ байгууламжийн зүүн талд хөшөөнүүд босоо байдалтай байсан болов уу гэж бодож байгаа. Ер нь 2 хөшөө шүү дээ. Нэг 2 дугаар хөшөө байгаа. Яг энэтэй бол бахан төстөө яг энэ цаг үеийн бас бусад байгууламжууд бий. Жишээлбэл алдартай бугтын бичээс байна. Бугтын бичээс бол бас брахми бичгийн жижиг бичээстэй бас монгол хэлээр бичсэн ийм бусад байгаа. Архангай аймгийн их тамир сум нутагт байдаг. Анх дорд сурангаа манай Монголын эрдэмтэн бас олж идрүүлээ. Тэгээд Архангай аймгийн одоо орон нутгийн судлах музей байгаа шүү дээ, хадгалагдаж байгаа. За энэ бугтын бичээс бол сүүл 70-аад онд Оросын археологч матлах хийсэн. Тэгээ матлах хийсэн газрын ажиглахад бол ерөнхийдөө бас энэ 100 дугуй ийм дараастай. Гэхдээ энэ дараасны овор хэмжээ нь энэ хүүс толгойн энэ байгууламжаас хамаагүй жижиг л дээ. Тэгэхээр миний одоо төсөөлж байгаагаар бол энэ одоо тахлын хэсэг магадгүй оршуулагч болох юм. Тэгээд энэний зүүн талд гэр төшөөнүүд бол босоод олдтой байх нь болов уу таамаглаж байна. Тэгэхээр энэ археологийн одоо тухайн цаг үеийн харьцуулжуулахуус туслагууд гэвэл хамгийн ойрхон дээр бугт байгаа. Хүйс толгоон бичээснээс дутхгүй сонирхолтой хөшөө бол Архангай аймгийн төвд байх согод брахмын үсгээр бичсэн бугтын гэрэл төшөө юм. Он цагийн хувьд хүйс толгоон бичээсээс өмнөх үеийн дурсгал гэж үздэг. Одоо бараг арилах шахсан брахмын бичээсийг уншиж чадвал бидний бичиг үсгийн дурсгалын он цагийг ахаад л урагшлуулах учиртай. Мэлхий суурь хоёрыг улбар өмгийн нарийн ширхэгтэй боржин чулуугаар уралжээ. Бугтын дурсгалын согд бичээсийг тайлан уншсан эрдэмтэд уг хөшөөг манай эртний 582 онд босгосон
Түргийн Түрүү хаан тулсын үеийн хамгийн эртний дурсгал гэж үздэг. Бичигт Невар, Буман, Мухан, Таспар зэрэг Түргийн анхны төр улсын үндэслэгч хаадын нэр түүхэн үйл явдлыг тэмдэглэн бичижээ. За тухайн үед хүүхд хөлж байгаа чонын дүрстэй эмгэрэл төвшөө нь бол гурван талдаа согд, нэг арт талдаа бараахмын бичгтэй. За тэгээд бол яст мэлхийн дэс болоос ивгш байсан. За бараах гурван талдаа согд үчээсийг бол сэргээргөө хэлжлээштэй Левшиц гэдэг хоёрыг томсон судалсан. Дараад нь бол 1999 онд бол Японы цог судлаач судлаж хөвлөсөн бий. За богдын эмгэрэл төвшөөний арын бичээсийг одоо болтол судлаж үзээг байгаа. Тэр нэг сонирхолтой баримт. За тэрнийг үзэхэд бол хаан гэдэг үг бол автаа харагддаг. Гэхдээ хагаан гэдэг үг нь бол яг одоо монгол хэлээр түрэг хэлээр ямар ч хэлэнд бол хагаан хэлбэрээр байгаа учраас энийг бол монгол хэлээр үчигдсэн түрэг хэлээр үчигдсэн гэж үзэхэд бол бэрхтээ тийм үзүүд байгаа. За тэгэхээр бол богдын гэрэл төвшөө нь бол 572-аас 81 оны хооронд холбогддог. Өөрөөр хэлбэл тэн дээр галт удаа гэж жил гардаг. Тэндээ холбогдуулаад аваад үзэх юм бол яг харахгүй 572-аас 81 оны хооронд Таспар хааны үед босгосон. За Махан тийм гэх мэт одоо нийс дурддагддаг. Богдын хөшөө гэх чинь гурван талд нь согд бичээс байж байгаа. Согд хэлээр согдоор монгол бичиг шиг босоо согдоос монголчууд авсан шүү дээ. Тэгэхээр нөгөө арт тал нь арилжсан. Гэвч тэр бол брахми бичиг байжээ гэдгийг бол хуучин зөвлөлтөөр дэмтэд Лившиц Кляшторны дээр тодорхойлчихсан. Тэр нь арилаагүй байсан бол тэр илсэн чулуу байсан юм. Арилаагүй байсан бол магадгүй тэр энэс арай өмнөх цаг үе 580-ад оны бичиг байгаа юм. Илүү түүхэн юмнууд гарч ирэх байсан байна. Энэ Аранхай аймгийн тэр байна Аранхай аймгаас болцсон. Энэ бол Булган аймгийн Могд сумын энэ сайхан нутгаас болцсон байна. Тэгэхээр энэ Монголын энэ өргөн энэ нутгийн энэ төвөсгээр Хүнөө, Сямби, Жүжээ одоо тэгээд Түргийн ихэнх үе. За тэгээд Түргийн хожууд хамт ус. Уйгурын хамт улсын мандсан энэх хүнд. Тэгэхээр эндээс дараагийн дурсгалууд дараагийн археологчид бусад судлаачдын олж илрүүлэх тэгээд хэл шинжлэхийн ингээд бусад олон судалгаануудаар шинжлэх ухааны шин ололт амжилтуудаар улам сайн мэдээнүүдийг болоод Монголын төөх хэл соёл бид бүхний улам гүнзгий дэлгэрэнгүй сайхан болох байхаа. Энэхүү бичиг үсгийн дурсгал олдсон газар ажиллахад эрдэмтдээс ямар санал санаачлаг гарсан бэ гэхээр уг бичиг үсгийн дурсгал олдсон газарт дахин судалгаа шинжилгээний ажлыг хийж өөр өв дурсгалуудыг илрүүлэх тухайн орчмын байц газрыг дахиж малтаж судлах ажлыг хийх нь зөв гэсэн судалгааны эрдэмтдийн багаас ийм тайланг бидэнд ирүүлсэн юм аа. За энэ дагуу бид бүхэн холбогдох газар нь судлаач эрдэмтдийн саналыг уламжилсан. 2021 онд хүйс толгойн бичээсийг бичигдсэний 1420 жилийн дэгш дүүрэн ой тохиож байгаа. Энэ ойн хүрээнд хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс нэгдсэн үндэсний байгууллагын ЮНЕСКОгийн баримтат өвд уг дурсгалыг бүртгүүлэхээр ажлын хэсэг ажиллаж дууссан. Орчин үеийн улс орнууд эдийн засаг, зэрэг техник бас шинжлэх ухааны ололтоор өрсөлдөх болж тэгтээ тэд өөрсдийн өв соёл, түүхийг тэргүй игнэн тавих болсон нь ажиглагдана. Тэд өөрсдийн түүхээ алхамаар урагшлуулахыг хичээн оролдож байна. Энэ нь магадгүй тухайн орны хүч чадал, оюуны хийгээд эдийн соёлыг илэрхийлэх чухал шалгуур болжээ. Тиймээс өн эртний түүхтэй Монгол улсынхаа өв их соёлыг өвлөн авч судлан шинжилж өвлүүлэн үлдээх нь та бидний үүрэг билээ. Их хэл нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаарыг энд хүрээд өндөрлөж байна.